Зохиолч Доржийн цэнгэн жав галзуу өгүүлэг. Улирал аяс гингүйхэн байхад ирдэг. Хавар ирж байна гэж цаг тооллын дэс дарааг бодож хүмүүс ярьж хүлээдэгч яг хизээ ирэхийг хэлж мэдэхгүй. Гэтэл нэг л өглөөс ирэхэд нь цас хайлмгчсан байдаг. Өнөөдөр бол яг л тийм өдөр. Гэхдээ хавар ирж байгаа бус харин намар айлчилж байна. Хэдийгээр наран тэртээ дээр бүтэн гэрэлтэж зунжинга бороонд шавшуулсан өвс нарны элчийг олон хоног хагсарсан журамт эхнэр эр нөхрөө тесэн ядан хүлээдэг шиг хүлээвч өвс ногоонд сөл өгч ан амьтад мал сүрэгт тарга өгөх тэрхүү нандин элчийг газраар гүйх сэрвхэн салхи өвсөнд хүргэлгүй сарнааж нов ногоохон моддын навчис мөчрөө тэврэн бүжиж байшингийн орой дээр хатгсан улаан хөх мөн улаан өнгийн алтан соёмбот талбай зөвхөн өөрт нь л байх эрх чөлөөг тунхаглан чөлөө завгүй намирна. Буудал дээр олон хүмүүс автобус хүлээж байгаагийн дунд хэр дахиндаа нэвтсэн цэнхэр өнгийн зузаан цамц саарл өмдтэй баруун мөрөн дээгүрэн хогтой ууд шидсэн халзан толгойтой нэгэн эр зогсоо зайгүй ярьж зогсно. Үе үехэн нааш цааш алхлана. Алхахдаа баруун хөлийнхөө өвдөгний тэндэх буруу идэгсэн хугархайгаан даган тэр зүг рүүгэн бүх биеэрэн унах мэт болсноо эргэж цэгцэрнэ. Намайг бүдүүн гинэ. Тэр өөрөө амар бүдүүн байхгүй юу? Гэж ганцаар ярьж өөрийгөө баясгах галзуу. Удалгүй сундаг цэнхэр ирж тэр ачаагаан үрсээр хамгийн хойд хаалгаар автобусанд суулаа. Энэ цэнхэр автобус нь 70-аад оныхан мөн түүнээс өмнөх үеийнхэн л мэдэх сундаг улаанаас өөр юм. Сундаг улаан автобус тухайн үедээ буюу 70-аад оны эхэн дунд үед өөрийн ангиллалдан хамгийн урт байж хамгийн олон хүн багтаадаг байснаас энэ нэрийг авсан бол харин энэ шинэ цэнхэр автобус сундаг улаан шиг урт хэрнэ. Үндсэндээ биеийнхээ талтай тэнцэх их биетэйгэн залгаа дугуйт нэмэгдэлтэй болохоор энэ нэрийг авах бүрэн эрхтэй буйцаа. Галзуу хамгийн сүүлийн хаалга буюу нэмэгдлийн хаалгаар орж ирлээ. Тэр ухаан санаа эрүүл байсан бол сундаг улааны үед төрсөн хүн гэдгэн бүрэн баталж чадах байв. Дүүнд одоогоор тийм сэхэ алга. Тэр бараг нэрхэж мэдэхгүй. Галзуу өдөржингө бороо ороод өнөөдөр жаахан зогслоо. Харахгүй юу? Шалаар дүүрэн шавхаа гэснэ. Гартаа барьсан дүүрэн устай ундааны пявр саваар автобусны шалыг заалаа. Ээж намайг усанд явуулсан мөртлөө мөнгө өгөөгүй. Гэхдээ би ус авчихсан. Гэд угаагаагүй утаснаас шаралсан боловч эрүүл шүдээ яралзуулан инээв. Инээхт нь нүдэнд галзуу хүнээс гарамгүй тийм их энхрийлэл илэрнэ. Инээмсэглэл нь нэг содон яруухан. Түүний ой санамжинд ээж хэмээх нэг хүн тодоос тод байдагч тэр заримдаа мартаж орхино. Заримдаа маш их санана. Тэр уйлна, орилно, хашгирна. Гэхдээ ичигээ санаад байна гэж хэнд ч хэлэхгүй. Зөвхөн өөртөө уйлж, өөрийгөө загнаж, ичигээ дуудана. Шалан дээр өвдөглөн суусан түүний хажууд автобусны хамгийн хойд талын суудлал дээр гонжом зангаа бүхий нэгэн эрхэм хослол джинстэй залуу 10 жилийн болов гэмээр хүүхтэрхүү царайтай 3 охин суужээ. Суудлал дээр сууж яваа автобусны урт хөндлөвчөөс зөөсөн унжуурга бариулаас барьж зогсоо яваа олон хүмүүс галзуугийн яриаг сонсовч өрөвдсөн эсвэл жигссэн ямар нэг байдлыг гаргахгүйгээр түүнийг харж сонсож явна. Үнэхээр ч галзуугийн ярьж байгаа хийж байгаа бүхэн энэ автобусанд байгаа хүн бүрийн амьдралд нь нөлөөлөхгүй юм бол
галзууг хөөхгүй. Галзууч өөрөө бусдын амьдралд нөлөөлөхийг огтоос хүсэхгүй. Өөрөө өөрийгөө болгож өдөр шөнийн бор хоногийг хог түүж өнгөрөөнө. Хогноос маш их хоолны үлдэгдэл олдвол нар нь гарна. Ганцхан мэддэг бүүвэн дуугаан дуулна. Өлссөн үедээ унтхаа мартан эн тентхийн хогийг ухна. Манайх баяр хүү намайг өөрийнхөө сахлыг хус гинэ. Би хүний сахал хуслаа юу гэд чангаар инээлэм. Инээдэнд нь эрүүл хүндэл байж болох нэг өнг илэрнэ. Ер нь бид галзуул бол галзуу гэж боддгоос төрөлхийн галзуу, олдмол галзуу гэж хоёр төрлийн галзуучууд байдгийг тэр бүр мэддэггүй. Зэнхэр зузаан цамцтай энэ халзан толгойд 6 настайдаа хөөхөн алагнуудтай дугуй цагаан царайтай ээжийн хайртай хүү байжээ. Ирсэн хүн болгон өхөөрдөж чихэр боов өгнө. Хүү өгсөн чихэр бүрээн бариад ижидэн очино. Ижигийнх нь инээмсэглэлээ галзуугийн инээд шиг тийм л яруухан. Бор ногоон өнгийн УАЗ 469 машины согтуу жолооч хүүгийн баруун хөлдээгүүр машиныхаа хоёр дугуйгаараа гарч толгойг нь гүүпрээрээ чанга мөргөж газартай хавсарснаас хойш алаг нүдэн хүүгээс үүссэн шинэ хүн бол энэ галзуу юм. Галзуу чангаар ярьж байснаа бүүвэн дуу аялж эхэллээ. Бүү эвлэгхэн хэрнээ хүний чихэнд огт сонсогдож байгаагүй нэг тийм гунигтайгаар дуулна. Яг энэ үед гонжом зангаатай эрхэм дууч хэмээн чангаар ориллоо. Эрхмийн нүд улаанаараа эргэж ууралсандаа хоолойных нь судас гүрэлцэн. Галзуу гөлс хийгээд нам чимээгүй болов. Галзуу гэж юу болохыг мэдэхгүй ч ийм галзуу улс байдгийг сайн мэднэ. Ингэж чанга дуурсан галзуу улс л түүнийг зоддог билээ. Маш их хоол олцоход баярлаад явж байхад нь хоолын дээрэмдэж зодсон галзуучууд түүний ой ухаанд зодуур гэж чухам юу байдгийг мартахгүй болтол нь суулгаж өгчээ. Тэр ижигийн мартдаг ч гэлээ. Аимшигт зодуурыг хизээч мартахгүй. Галзуу автобус зогсоход ухсхийн шуудатай юмаан савтай устайгаан барин буулаа. Олон сарын дараа тэр ижийнхээ нүүр царайг санаж сэрж оюун ухаандаа хараад ижидэл өгөх гэж олны шүтдэг шаргамартын аршааны зүг 2 хоног алхан байж очиж аршаанаас савндаа дүүргэж авснаа. Гэрээ хаан байдгийг ухаан санаага хүчлэн байж эргэн мэдээд очиж явснаа. Мартаж орхихон тэр. Тэр гартаан барьсан савтай усаан шидэж орхиод мөнөөхөл нэг содон инээмсэглэлээ тодруулан шуудайтай хогоо үүрэн догонцсон хашаач явж эхэллээ. Зөвхөлөгдсөн доржийн цэнгэн жав. Уншсан Эрхэнбаярын Баттор.